Сайн уу. За би сайн явж байна. За тэгээд Занзибар хотыг зорж байгаа аялал минь 5 дахь өдрөө Танга бомт дээр хурж ирсэн байна. Нийтдээ 415 км газрыг дуугаараа жийж явсаар хагаад өнөөдөр 5 дахь өдрийнхөө үдээс хойш ирлээ. Амар тавьдаг хүмүүс юм аа. За сайн уу манайхаа. За би Аруша хотоос дараагийнхаа цэг рүү хөдөлж байна. Тэгэхээр Аруша хотод байх хугацаанд бодож төлөвлөжсэн ажлуудаа бүгдийг амжуулсан байгаа. Хамгийн чухал нь дугуйга сервист оруулсан. Дугуй маань жоох асуудалтай байсан. За бүх зүйл сайхан болсон. За тэгээд дараагийн маань очих газар болохоор Занзибар. За Занзибар хот нь Арушатаас 415 км-ийн зайтай зүүн Танзаны эрэг дагуу оршдог арал хот юм аа. За эртнээс Занзибар хот нь олон цаг үеийн олон өөр улсын колоничлолд хамрагдаж байсан учраас энэхүү газарт маш олон төрлийн соёл, уран барилгуудын хэв шинж тогтсон байт юм байна. За та бүхэндээ Аруша хотоос Танга бомт хүртэлх, за цаашлаад Танга бомтоос Занзибар хүртэлх 530 км-ийн адал явдал аяллаа хүргэж байна. Килиманжаро уулыг хамгийн гоё өнцгөөс харах боломжтой газар хайгаад явж байна. Энэ хавцаа чи битүү тариалангийн талбай үзэх боломжгүй болчиход байна. За нэг юм шорон замаар дээшээ өгсөд явж байна. Магадгүй энэ дээр гоё харагдцтай майхамсчаар талбай байж магадгүй. Бүгдээрээ яваад үзье. За энэ хэсэг болохоор харагдах байдал нь бол маш гоё өртлөөсөө жоох өндөр өвстэй юм байна. За юу яа. Тэнд нэг байршил ээж магадгүй юм байна. Тийш нэг явж үзээд тэгээд бүр болохгүй бол эндээ байрлана. Энд доор зам байгаа. Тэр хвцаа айлууд байна. За ийшээ бол найдваргүй юм байна. Битүү тариалан гэлээ. За. Хамгийн гоё байршилтай газар байхнаар болчихлоо. За тэгээд сайн нэг тариалангийн талбай эзэн нэрээд энэ бол миний газар. Би чамд бичиж өгөн. Чи надад мөнгө өгөх ёстой гинэ. Тэгээд 5,000 төгрөг өглөө. За 5,000 төгрөг яах вэ? Би ч одоо маш сайн ирж хайж авсаар байгаа. Би ийм гоё байршилтай газар авлаа. Энэ хаваар ер нь бол ийм гоё өндөрлөг. Тэгээд дээрээс нь Килиманжаро бол ийм гоё бүтэн дээр нь харагдах боломжтой юм харагдацад маш цөөхөн байна. Тэгээд голомтгүй жоохон өндөр өвстэй юм. Гэхдээ унтахад бол асуудал байхгүй. Нахнацад авлаа. Я бүгдээрээ илүү гоё. Орос жоохон ойртуулаад тодруулаад харъя. За энэ бол
Африк төвд орших сор ганц мөнх цаст Килиманжаро ул байна. За Килиманжаро уулынхаа сүрлэг дүр төрхийг нар жаргахад харцуулаа. За майхандаа оръё. Тэгэхгүй бол шумуу барих гэдэг. Амар шумуулт юм. За өчигдөр чинь ой сэлмэг байсан. Килиманжаро бол маань харагдгаа болчихжээ. Тэгвэл за өнөөдрийн адал явдал эхэлж байна. Ингээд зам дээрээ ирлээ. Бүгдээрээ хамтдаа явцгаая. За юу борошоо хэлсэн. Амар тавьдаг хүмүүс юм аа. Галзуу мэдрэл муутай юм шиг тавихлаар ийм болж байгаа байхгүй юу? За Танзаны зам бол тийм ч өргөн бол биш. Тийм учраас их давчуу зайд машин бол их ойрхон зурж байсан. За энэ бол одоо маш хэрсдэлтэй байсан. За тэгээд осол аваар гэдэг бол хэлж ирдэг, хийс ирдэг. Өгрөөс болон өрөөлөөс хамааралтай янз янзын осол аваарууд гардыг байна энд. За би аялж байхад яг 4 удаа машин том тэрэг ослсныг харсан. За орой 6 цаг болж байна. Амар хүнд нөхцөлд явж байна. Бурхан минь. За энэ замд гарч байгаа бол та бүгд маань хурдаа тохируулаад булгамжтай сайн аялаарай. Юунд нь ярих вэ? За энд өдрийн 12 цаг болж байна. За би тэгээд ийм газар явж байна. За танахта тодруулах юм бол энд одоо ингээд Килиманжаро уул энд байгаа. Би болохоор одоо энэ Килиманжаро уулын цаад талаас Наманга бамтоор орж ирээд Аруша хотод очсон байгаа. Аруша хотод очоо Аруша хотоос одоо наашаа явж байгаа. Нэг үгээр хэлэх юм бол Килиманжаро уулыг нар буруу урдуур нь тойроод явж гинэ гэсэн үг. За өчигдрийн байдлаар бол нэлээд өгсөж явж исэн бол өнөөдөр нэлээд уруудлаа. Тэгээд та нар харж байгаа бох одоо ингээд Ширэнгэн ой тал руугаа болж гин. Битүү Ширэнгэн ой болж гин. За одоо тэгээд энэ зүг рүүгээ ингээд явсаар байгаад энэ тикэн дадаа залгах хэрэгтэй. За тэгээ энэ тикэн дадаа залгах юм бол Занзибар арал дээр очих юм байгаа. За иймэрхүү газар явж байна. За өнөөдрөөс мэдрэл муутай юм шиг явлаа. Энд нэг лож байгаа юм байна. Гест хаус. Яваад үзье хямдхан өрөө байна.
За хаа байсан тосхон дотор нэг юм гест хаус оллоо дугуй бит хоёр. Тэгээ ороод үзлээ 20,000 төгрөг гэж байна нэг өрөө. Дуруулаад 15,000-аар орлоо. Зүгээр нэг орл байна л да. За өнөөдөр майхан тонохгүйгээр майхан зас шураахгүйгээр амар өглөө эрт хишиг гараад замаад хөтлөнө. За бүгдээр шинэ өглөөний мэнд Занзибар явах чаа 3 дахь өдөр эхлэж байна. За дугуй болон ачаа бараага бүгдийг бэлтчихсэн хөдлөхөд бэлэн боллоо. За тэгээ өчигдөр нэг юм гест хаус төрж хонсон байгаа. Нэлээд нам дор газар явж байна. Маш их бөхчин болж байна. Тэгээ шумуулнууд бол маш их нэмэгдэж байна. Өчигдөр би энэ торыг ашигладгүй унтаж байсан. Тэгээ шөнийн 1 цаг үед сэрсэн чинь маш их шумуул одоо над дээр одоо найрлж байсан. Тэгэхээр энэ Африкт хэрвээ ирэх юм бол энэ торыг заавал ашиглаж сурах хэрэгтэй юм байгаа юм шүү. Тэг. За бүгдээрээ явцгаая. Үндэг. Энийг чапати гэдэг юм. За тэгээд сүүлдээ цай. Ийм сон. Янзын бүрийн гой ногоо идэх ямар ч боломж байхгүйгээс. За тэгээд замдаа гарах гээд үжил өглөө гудамжаар маш олон хүмүүс дуулаад алхаад явж байсан. Учрын асуудал христэгчид магтан дуугаад дуулаад явж байсан. За эдгээр хүмүүс бол маш гоё найрсаг, илдэг, зан харилцаатай хүмүүс байсан. In Swahili is dedicated to all you beautiful people around the world. We say Jambo. Өнөөдөр мингэж дуугаад байгаа юм да. Байгаад бол янзын бид ийм гоё байна. Jambo, Jambo bwana, habari gani? Nzuri sana. Tuimbe, tucheze sote. Kiswahili ni lugha ya Afrika. За Танзанаараа илж явахад хамгийн их тулгамдж ирсэн асуудал бол хоолны газар болон хүнсний дэлгүүр байдаг. За зам дагуу бол авч идчихээр ойр зургийн за хоол хүнс бол маш багатай. За тэгээд би Мгаго гээд масаж цонд орж ирсэн байгаа нь. За эндхийн масажууд ер нь бол үхрийн махыг өдөр өдөртөл нэг үхэр иддэг амар махсаг хүмүүс байд юм байлээ. За ил гал дээр ингэж тавиал тосоор нь шарж болгоол давстай холиол ингээд идчихдэг юм байна лээ. За би бас нэг 5 мах авсан. Энэ ойролцоогоор нэг 7,000 төгрөг болж байсан. За тэгэл лимоноор амталж ягаад маха идчихдэг юм байлээ. Архины хэрэглээ бол нэлээд өндөр ус юм байна. За ганцхан Танзан гэлтгүй Кен ч гэсэн архи болон архины хэрэглээ маш ихтэй.
За тэгээ 10 хүний бараг 3 4 нь бараг л архит зардаг мухлаг дэлгүүр ажилладаг байх жишээтэй. За тэгээ хаасайг бол ер нь пив архи ууж байгаа хүмүүс харагдана. За тэгэхээр ер нь бол бас архитектыг ойлгож болно. За массажуудаар амьдардаг байна юу. Эмгаго гэж. Тундай. За дугуун дээр нэг жижигхэн асуудал үүсээд дугуй хавраад явахгүйсэн. Тэгсэн чинь энэ шаврын алтан хавраад энэ нэг зургаа баланс нь шилжсэн байсан. Одоо амжилтлаа. Хүчтэй юу шинэ. Тэгээд жижиг юм дуурайд ерөөсөө 50 явчихдаг. Яг жолооч нас шиг л явчихдаг юм. Окей. No problem. Hakuna Matata. Jambo Bwana means hello, Mr. Swahili ni rahisi. It's no tongue twister. No problem. За өдрийнхөө орой өдөөс хойш Танга хотод ороод ирсэн байна. За нэлээд явж ирлээ. За тэгээ эндээсээ Занзибар руу явах хэрэгтэй байгаа. Өнөөдөртөө бол яг нь худлаа маргааш өглөө болчиход Занзибар яваа. Хай. Энд ингээд тикет авах гээд очрлт юм байна. Занзибар явах гэсэн чинь маш их очртой байна. За тэгээд ууланд энэ энгийн хүмүүс нь бол Занзибар хүмүүс 30,000 төгрөгөөр салбар авч байна. За тэгсэн чинь гадаад ус иргэн бол $80 гэж хэлж байна. Тэгээд юу болох нь юуцсан хүлээгээд байж байна. Илүү сайн тухтай. За өөр арга зам байт юм уу асууж үзье. За тэгээд эцэст нь Занзибар явах тикетээ авчлаа. $90 авлаа. Мэдээж нэлээд үнэтэй тусаж байгаа. За тэгсэн ч гэсэн одоо Занзибар ардын төв соёлын хувьд за мөн байгалийн хувьд маш гайхалтай газар. Дээрээс нь очиод амьдрахад хоол хүнс нь бас ер нь хямдхан учраас Занзибар явах шийдвэр гаргасан байгаа. Тэгээд нэлээд үнэтэй тикет авсан учраас очиж байгаа Занзибар ардыг маш сайн танилцуулах болно. За тэгээд Занзибар ардыг хүлээж агараа манайхаа. Энэ влог энэ хүргээд дуусгая. Занзибар ардыг удахгүй уулзъя бүгдээрээ. Баяртай.